тайлбар шүү дээ. Ер нь яг хятадын эдийн засгийн нөхцөл байдлыг сэргэх ийм шинж юу нэг ажиллагдаж байна уу? Угаасаа хятадын дотоодын зах зээл дээр коксчих нүүрсний үн унаад байгаа шүү дээ. Тийм гаднаас импортлж байгаа нүүрсний хэмжээ буурч байна. Мөн гангийн үйлдвэрлэл маань буурч байгаа. Тэгэхээр яалчгүй манай коксчих нүүрсний үн хэмжээ бол буурах магадaltaй байгаа. Чайны энержигийн сая ингээд хил холболтын одоо гар үсэг зурагцсан. Энэ нөлөөлөл яг эдийн засагт хизээ ер нь нөлөө үзүүлж хэлэх юм бэ? Яг энэ таслалыг бол одоо нөхөх хэмжээнд хурдтай байж чадах уу? China Energy-тэй бид нар гэрээ байгуулсан. Тэгээ мэдээж хэрэг эн чинь зах зээлийн үн биш, биржийн үн биш. Тэгээд урт хугацааны тогтвортой хямдралтай үнээр гэрээ байгуулсан шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс маань манай одоо нүүрсний экспортын талаас илүү авдаг. Баг монопол шиг худалдаа авч байгаа. Гэтэл өөрснөө хямдралтай гэрээ хийцэн, өөрснөө олборлоод тээврээ игээд ингээд гарах эрхээ авцсан хүмүүс биржээс нүүрс авах уу? Энэ магадлал маш бага боловч байгаа байхгүй. Одоо 270 сая долларын эрсдэл үүсчихсэн байна. Тасалдал үүссэн. Одоо энэ тоо ер нь эдийн засгийн хувьд уншихад хэд орчим болох юм прогноз харагдаж байна. Ер нь бол тийм одоо хэлэхэд бол хэцүү шүү дээ. Мэдээж хэрэг нөө төсвийн тасалдал бол орлогын тасалдал явагдана. Тэгэхээр ерөөсөө энийг ухтаад өргүү зардлаад ханах одоо үр ашиггүй тендерүүдэд эхнээс нь зарцаах арга хэмжээ авах зүйтэй байх гэж бодож байна. Валютын нөөцийг ер нь нэмэгдүүлэх юм боломж эрэлхийлбэл ямар боломж байх юм бэ? Одоо бол валютын нөөц хэвэн байв гэдэг байгаа боловч хязгаарлалт хийгдэлсэн байна шүү дээ. Бид нар одоо нөгөө экспорттой анхаардаг, импортоор одоо нэг бараа бүтээгдэхүүн худалдаа авж байгаа маань бол бурах байгаа шүү дээ. Одоо угаа тэгээд бид нар маш өндөг өөдрөг төсөөлөөд мега төслүүд яриад аваа да. Мөн орон сууцны төслүүд яриад аваа да. Гэтэл энэ маань өөрөө импортыг дэмждэг юм арга хэмжээнүүд шүү дээ. Тэгэхээр бид нар яалтчгүй бид нар экспорт буурч байгаа бол бас импорт хийж байгаа энэ төслүүдэд эргэж харах, зарцаах арга хэмжээ авах зүйтэй байна. Зарим нэг одоо цэвэр газраас гарсан шийдвэр татварын одоо тухайлбал одоо өөрөө зөвхөн байгуулахад татварыг бол 2-3 дахин зарим нь бол 100 одоо даалгавар нэмэгдчихтэй тийм. Ер нь иргэдийн хувьд энэ инфляц чинь энэ яаж үүрэгдэж хүн эдийн засгт юм өндөр үзүүлэх. Ер нь бол татварын шийдвэрийг бол улсын их хурлаас тодорхойлдог. Гэтэл нийслэлээр хийж байгаа татвар хураамжийн хэмжээд бол ерөөсөө ямар ч хяналтгүйгээр нэмэгдээд яваад байгаа шүү дээ. Одоо бид нар яг нөгөө автомашины татвар байна, мөн агаарын бохирдлын татварууд бол хэд дахин нэмэгдээд явцсан байна. Тийм. Гэтэл энэ чинь нөгөө нийслэлийн орлого зарлахыг бид нар ерөөсөө хяналт хийж чадахгүй шүү дээ. Сөрөг хүчин байхгүй байгаа тийм. Тэгэхээр ерөөсөө бид нар нийслэлийн асуудлыг, төсвийн асуудлыг дахиад ярих хэрэгтэй байх гэж бодож байна. Хэр хүндрэх бол одоо иргэдийн амьдрал. Одоо мэдээж хэрэг одоо орлого нэмэгдээх байх зарлага нь хэд дахин өсчөөр хүмүүсийн амьдрал мэдээж муугар л нөлөөлнө шүү дээ. Тийм. Өнөөдөр засгийн газраас нүүрсний экспортыг